За тэгээд одоо газлайтерын эффект нөлөө гэдэг одоо сэдвийн талаар өнөөдөр бас дахиад та бүхэнд танилцуулах гэж байна. За газлайтингийн эффект нөлөөний талаар бид нар утгагүй пост оруулж байна. Ярилцлага одоо яриа полц оруулах гэж байна. Үүнтэй холбогдуулаад бас зарим хүмүүст нь пост уншаад завгүй хүмүүст нь газлайтингийн эффектийн талаар бас товчхон ярьж өгье. За газлайтинг гэдэг үгийг дэлхийн нийтэд орчуулдаггүй. Газлайтинг гэдэг үг. За газлайтинг гэдэг үг нь 1946 онд хийгдсэн киноны нэрээр цаашдаа сэтгэл судлалын судлаачдын дунд газлайтингийн эффект нөлөө гэж одоо яригддаг болсон. За газлайтингийн эффект нөлөөнд орж байгаа хэн нэгэн гэр бүлийн хосууд энэ газлайтингийн эффект нөлөө хосын хоорондын харилцаан дээр болохоос гадна хадмаас гэр бүлийн харилцаан дээр эцэг эхээс хүүхдийн харилцаан дээр дараагаас одоо ажилтны хоорондын харилцаан дээр хоёр хоорондын ажилтнуудын хооронд дээр газлайтингийн эффект нөлөө гэж бий болдог. Өөрөөр хэлбэл өөрийнхөө тэр газлайтингийн эффект нөлөө үзүүлж байгаа хүн маань тухайн харилцаж байгаа хүмүүсийн өөрийнхөө үзэл бодлыг туулгах замаар тухайн хүний сэтгэл санаа үзэл бодлыг нь өөрчлөхийг газлайтингийн эффект нөлөө гэж хэлдэг байна. За газлайтингийн эффект нөлөөнд орж байгаа хүмүүс маань дараах одоо нөлөөнд тавьдаг. За газлайтингийн эффектийг нөлөөлж байгаа хүмүүс маань дараах үйлдэлүүдийг хийдэг гэж ойлгож байна. Таны үзэл бодолд өөрийнхөө үзэл бодлыг шууд тулгах. За таны үзэл бодлыг өөрчлөхийг санаарах. Бусдыг хэд шүүмжлэх. За тэгээд өөрийн чинь үзэл бодол өөрийн чинь ярьсан ярианд зөв юм байхгүй дандаа буруу шах. За та ямарваа нэгэн сэдвээр барах юм бол нэг мэдхэд нөлөөнд нь автаад таны буруу болцсон байна. Жишээлбэл хоёр газар уулзах боллоо гэж бодъё. За нөгөө хүнд хоцроод ирсэн байх тохиолдолд та чил одоо ийм буруу одоо төвчрээтэй газар сонгосон. Чил анх юм чи уулзъя гэж бодсон. Эсвэл чи анх тэгээд энэ санаа гаргасан гэх мэтчлэнгээр нөгөө хүнээ буруутгахыг хэлээд байна. Тэгэхээр газлайтингийн эффект нөлөөнд нэг мэдхэд бид нар харилцааны явцад орчдөг. За тэгээд газлайтин маань өөрөө яадаг гэхээр нэлээд олон сөрөг даавартай гэдэг. Газлайтингийн нөлөөнд орсон хүмүүс маань эхнийх нь хүмүүс маань газлайтингийн эффект нөлөөнд олон жил болох тусам эсэргүүцэх чадваргүй болдог. За хоёр дахь хэлбэр маань сэтгэл зүйн ямарваа нэгэн эмгэгтэй болж эхэлдэг. За үүнд нь болохоор стресстэй, сэтгэл готрол дууралтай, төгшүүртэй болох. Гурав дахь хэлбэр нь бол сэтгцэн эмгээр хүнд өвдөх. Дөрөв дахь хэлбэр маань шууд цухтаах хэлбэр байдаг. За тав дахь хэлбэр маань мэдээж энэ бол маш цөөхөн тохиолдолд байдаг. Амьдрах сонирхгүй болох. За тэгээд одоо цухтаах хэлбэр нь хүнд хэлбэр болох хэлбэр лөө амиа орлох гэдэг энэ хэлбэр лөө шилждэг ийм цөөхөн хэлбэрлэлтэй. Тэгэхээр газлайтингийн эффект нөлөөнд орж байгаа эсхийг хосууд маань өөрсдөө сайн анхаарад за тэрээс нь газлайтингийн хит эффект нөлөөнд явандаа ингээ ороод ах тусам харилцаж байгаа хань бүр хүүхэд за тэгээд ажилтнанд маань одоо сэтгцэн эрүүл мэндийн сөрөг нөлөө үзүүлдэг юм байна гэдэг газлайтерын эффект нөлөө үзүүлж байгаа хүн маань бас өөрсдөө ойлгох хэрэгтэй байна. За газлайтингийн эффект нөлөөнд орж байгаа одоо бас нэг жишээг нь одоо ингээд төгшүүрт ордог гэж жишээг нь дуртай л да. Одоо нөгөөд чи ирж байгаа гэрээ цэвэрлэхгүй эсвэл яг тэр дуртай хоолыг хийхгүй бол техник ингээд нэг айц тавтаад эхэлдэг байна. За жишээлбэл мэдээж аав ээж ирлээ гэрээ цэвэрлэхгүй болохгүй гэдэг мэдрэмж хүүхдүүдэд төрөх ёстой шүү дээ. Энд чинь эцэг ихээ хүн тэтгэж байгаа хэлбэр. За одоо нөгөө газлайтингийн эффект нөлөөнд орж байгаа хүмүүс маань яадаг вэ гэхээр нөгөө хүн тэгэл хэлчих юм бол ахаал бид миний өмнө сөргүүлээд нэг юм ярина гэж ингэж хэлдэг боддог болчдаг. За одоо маргаан болно намайг бүршгаад өнгөрөндөө за би үзэл бодлоо хэлээд явах юм бэ хэлэхгүй байсан барал шулав. За одоо энэ хүнд ингэ хэлчих юм бол заавал ч үнийг хариулт хэлэндээ одоо ишиг ингэж хэлж яхад хэлэхгүй байсан дээр гэх мэтчлэнгээр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхэд болоод эхэлдэг. За ингээд газлайтингийн эффект нөлөөнд ингээ орсон гэр бүлүүдэд сүүлийн үед ямар асуудал харагдж байна гэхээр олон жил яавыгаа юм ээжигээ одоо ингээд ийм эффектэд нөлөөнд орсныг харсан хүүхдүүд маань яадаг вэ гэхээр сүултээ өөрсдөө эсвэл газлайтингийн эффект нөлөө үзүүлдэг болчдөг. Эсвэл энэ дундаас хохирогч болоод дуусч байна.
За одоо 22-тай, 25-тай, 27-тай, 32-тай ийм гэр бүл төссөн залуучууд одоо ирж байна. Энэ хүмүүс маань яхаар аамент гэдэг байсан. Эжмент гэдэг байсан. Тэгэд би ээжигээ энэ амьдралаас нь салахыг хүсэж байна. Одоо энэ зөрчлийг нь багасгамаар байна. Эсвэл би ээжигээ аль нэгийг аваад бүр өөр цухтаамаар байна гэд ингэж одоо ярьдаг болж байна. Тэгэхээр газлайтингийн эффект нөлөөнд орж байна гэдэг бол цаагаараа сэтгэл хөдлөлийн хүчирхийлэлд автж байна гэсэн үг. Тэр сэтгэл хөдлөлийн юм хүчирхийлэлд автах маань өөрөө цаагаараа энэ олон эрсдэл дагуулдгийг та бүхэн одоо энэ ярианаас ойлгосон баг. Тэгэхээр гэр бүл болгонд байдаг зүйл биш байх нь тодорхой нэгэн гэр бүл болдог байх нь эцсийн эрдэнэ хохирогч нь хэн байдаг вэ гэхээр тухайн газлайтын эффект нөлөөлөлд орж байгаа хос маань эсвэл хин нэгэн байхаас гадна үр хөвгт маань хохирогч болоод тусдаг ийм аюултай зүйл ахнэ. За тийм болохоор энэ талаар сэрэмжлүүлж ярьсан та бүхэн хоёрт одоо олон ууралж байр сууриас хандаа сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ авах эсвэл бас нэг хин нэгнийг буруутгахгүй байх. За хэрвээ нөлөө үзүүлдэг байх юм бол өөрсдөө бас арга хэмжээ авах зэрэгээр олон талаас уян хатан арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байдаг шүү. За анхаарлаа тусанд баярлалаа.